Эхний мэдээллийг хүргэе. За энэ оны 1-р сард Зөв цэгийн сайт Өгтлийн цэм тушхой төрийн өмчт хувьцаат компани дарга Ган хуягтай холбоотой баримтад нийтлэл нийтэлжээ. За улмаар Ган хуяг нийтлэлийн агуулгатай холбоотой бус өөрийн зургийг зөвшөөрлгүй ашигласан гэх үндслэлээр Хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргасан байна. Хүний эрхийн үндэсний комиссоос уг асуудлыг зөрчлийн шинжтэй гэж үзэн шалгуулсны үр дүнд хэвлэл мэдээллийн байгууллагт 20 сая төгрөгийн торгуул оногдуулсан байна. За тэгвэл уг хуулийн төсөл дээр ажилласан хуульч дээрх шийдвэрийг хуулийн үзэл баримтлалыг илт мушгин гуйлсан хэвлэл нийтлэх хэрэгчлөөнд халтсан үйлдэл гэдгийг мэдээллээ. Хүний эрхийн үндэсний комиссийн холбогд халбан тушаалтанд хариуцлага тооцож хууль тогтоомжийг эргэн харах шаардлагатайгч ерөнхий сайд улсын хурлын даргын зүгээс хүлээн зөвшөөрөд байна. Сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эрх мэдлэгийн албан тушаалтнуудын гомдол нэхэмжлэл удаа дараагийн шалгалт байцаалтаар дарамталж залхаан цээрлүүлэх орлого сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй талаар хэвлэл мэдээллийн байгууллагын салбарын ярьдаг. Энэ удаагийн тохиолдолд ч мөн хэвлэл мэдээллийн эрхчлөөнд халтсан үйлдэл гэж үзэж байгаа Зөв цэгийн сайтын удирдлага илэрхийллээ. Харин Хүний эрхийн үндэсний комиссийн уг саналыг гаргасан ажилтан энэ зураг нь биометрик мэдээлэл мөн учраас санал хүргүүлсэн гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэгээд нийтийн албан тушаалтны жишээлбэл зургийг тавьж болохгүй гэдэг хууль манад байхгүй. Жишээлбэл одоо энэ гаргаж байгаа энэ гомдлыг энэ гаргасан гомдлыг хангасан одоо энэ алтан бичгээс харахаар улс төр нийгэм эдийн засаг юу гэдгийг урлагийн ч ингээд бүх мэдээлэл дээр бид нар зураггүй мэдээлэл таах уу эсвэл өөрсдийнхөө зургийг таах юм уу? Тухайн хүний зургийг тавина үстэй. Тэгвэл тэр бүх одоо хүмүүс эргээд гомдол гаргах тэрнийхэн дагуу тухайн сэтгүүлч редакцийн маш өндөр үнээр торгуулах ийм эрсдэл шууд очиж ийн гэсэн үг шүү дээ. Биометрик мэдээлэл гэдэг бидний одоо та бүхэнд харуул энэ хуулийн тодорхойлолтууд бас бий. Тэгэхээр хүний нүур царай дүрс царай бол биометрик мэдээлэл юм аа гэдэг. За яг нийтийн албан тушаалтныхаа хувьд бол энэ хүн гомдол гаргаагүй. Хуу иргэнийхээ хувьд бол гомдол гаргасан учраас энэ асуудлыг бол цагдаагийн байгууллага шийдэх ёстой байна. За мөн иргэн маань өөрөө цагдаагийн байгууллага давхар хандсан байсан учраас нэг асуудал дээр хоёр байгууллага бол шалгаж тогтоох боломжгүй байдаг учраас хуулиараа бол шилжүүлэх юм. Энэ үйл явдлыг тухайн хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл дээр ажиллаж явсан халбан тушаалтнаас тодрууллаа. Тухайн хуульч хуулийн үзэл баримтлалыг Хүний эрхийн үндэсний комисс болон цагдаагийн байгууллага илт мушгин гуйсан гэдгийг хэлж байна. Сэтгүүл зүйн зорилгоор нийт ашиг сонирхлоо одоо хувийн мэдээлэл цуглуулж боловсруулж ашиглаж болно гэж зөвшөөрсөн байдаг. Өөрөлдөө олон нийтийн мэдээлэл хэрхийг хангахыг дэмжсэн зохицуулт байгаа. Тэрийг хараагүй юу эсвэл яасан ямар ч хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг буруу хэрэглээд тэр албан тушаалтын зургийг мэдээлэл ашиглах нь бол өөрөө энэ хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг зөрчил юм шүү гэдэг утгаар Хүний эрхийн үндэсний комиссоос юм албан бичиг хийсэн нь бол өөрөө хууль зөвлөлд бол маш буруу зүйл болсон. Цагдаагийн байгууллага гэсэн хэдийгээр Хүний эрхийн үндэсний комиссоос бичиг ирсэн байлаа ч гэсэн өөрөө зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу биелэн ажиллах шалтгаан байдаг. Гэтэл шууд зөрчлийн тухай хуулиар ингээд байгууллага гэж үзээд 20 сая төгрөгөөр торгосон нь бол өөрөө зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн ийм асуудал. Хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн баримтат мэдээлэлд ашигласан зураг дүрсийг хувийн мэдээллийн зөрчил гэж үзэн өндөр хэмжээний торгуул ногдуулсан сэтгүүл зүйн хараат ус байдал хэвлэл нийтлэх хэрэгчлөөнд нөлөөлөх эрсдэлтэй талаар хуульчид болон салбарын төлөөлөл барь зураа илэрхийлсэн. Харин ерөнхий сайд болон улсын хурлын даргын зүгээс Хүний эрхийн үндэсний комиссийн гаргасан шийдвэрийг буруутган хэвлэлийн хэрэгчлөөнд халтсан нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн юм а.